бүгдэнд нь энэ өдрийн мэдээг хүргэе. Бид нар сонгуулийн дөрвөн оны Вичгтэй хамтран манай Woods Project-ийн студиэс та бүхэнтэйгээ уулзж байна. Сүүлийн үед алдартай болоод байгаа зөв үйл ажиллагааг төвшүүлдэг, сонирхолтой контент хийдэг би Ратнаг хамгийн анхны гишүүнээрээ урьж ачаад байна. За сайн байцгаана уу. Тэгээд подкастнда тавтамжил юун зүүн үзэгчтэй өөрийгөө товчхон хэлцүүлнэ. За окей. Маш товчтой хэлцүүлэх юм бол одоо Дээлигийн их сургуульд ер нь төгсөх курстээс оролцох гээд явж байгаа. Улс төр судлал болон олон улсын харилцаагаар суралцж байгаа оюутан байгаа. Тэгээд 100 дадлагын хөтөлбөрт хамрагдаад тэгээд Монголдо ирсэн хувь нэмэр оруулах гал хичээгээл явж байгаа хүн байна да. Тэгэхээр төгсөх курс хийх чинь энд итгэх улсад очиод 4 жилийн турж байгаа гэсэн үг. Тийм, ер нь яг нийт хугацаагаар бол энэ улсад одоо 7-8 дахь жил рүү орох гэж байгаа. Тийм, тэгэхээр нэлээд удаан хугацааг бол идэвхтэй тул өнгөрүүлж байсан. Гэр бүл нэгдэг үү? Гэр бүл маань байдаг байсан. Тийм. Одоо болохоор ер нь бол би ганцаараа л байгаа. Ер нь их сургуультай бол ганцаараа л сурч байгаа. Сургуультай ганцаасаа сурч байгаа. Тэгээд Монгол улстай мэдээж их нэлийн хугацааны даад ажиллаа шүү дээ. Монгол улсад их сэтгэл юм. Сэтгэл бол үргэлж сайхан байдаг. Яг онгоцноос буугаал жанцсан оронгой шиглэл явангууд ч хүний нөлөөс садарчих гал тэгэл заас эрэхтэй хүн байна уйлж болохгүй шүү гэл. Тэгэл ер нь сэтгэл бол буух тоолонд айгүй өндөр байдаг. Тэгээ хил дээр их орондоо давтай морилгээл угтаад авч байгаа хүмүүстэй ч гэсэн уулзахад айгүй гоё л байдаг. Тэгээд энэ тийг улсад 7-8 жилийн дэж байгаа. Тэгэхээр ер нь бол жоохон багт байцсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр анх очиход соёлын ялгаа гарч ирсэн үү? Монголоос дэндүү ялгаатай соёлын шоконд оруулна гэмээр зүйлс. Тийм гарч ил байх уу. Одоо бүх талаараа айгүй ондоо байгаад байдаг тийм. Хамгийн наазахын жишээ нь ихэд энтхүүд чинь цагаан хоолтын хүмүүс. Тэгээд хоолыг англихтаа цагаан хоолтон болон цагаан хоолтон бус хоолууд гэж ингээд хоол иддэг хүний хүртэл тэгж ангилдаг. Тэнгүүт бид нар ч болохоор ер нь их хвчлэн махан хоол эсвэл салаад л гэж ангилаад байдаг шүү дээ тийм. Яг сүүлийн үед бол vegetarian хөдөлгөөнүүд айгүйх гарч ирж байгаа цагаан хоол иддэг хүмүүс ч гэсэн ихсэж байгаа. Гэтэ ерөнхийдөө 90% монголчуудын дайет бол айгүй тийм махан хоол байгаад байдаг. Тэнгүүт энтэг бол шал ондоо. Ихэнх нь барыг цагаан хоолтой хүмүүс. Тэгээд цагаан хоолыг бас айгүй гоё хийж болдгийм байх гэдгийг харж байсан. Тэгээд нөгөө талаасаа тэр халуун уур амьсгалд нь бол ерөөсөө дасан зохицож чадаагүй. Тэр бол жоохон хэцүү байгаад байсан. Соёлын хувьд хамгийн том ялгаатай талуудыг нь харж ирсэн зүйл нь гэх юм бол би анги руугаа анх орж исэн чинь манай ангийн хүүхдүүд бүгдээрээ цүнхнүүдээ газар саваа шидсэн. Тэгээд би чинь нөгөө багаасаа эрдэнэ номтой хүн болохын тулд тийм цүнхэл ерөөсөө дээдэлж явах хэрэгтэй. Цүнхээ газар аях юм бол муу сурна гэдэг тийм одоо философитонд өссөн болохоор надад тэр бол өстой үнэхээр таалагддаг. Анхандаа би 2 сар бүр цүнхээ өөрөө тамаагүй сандал дээрээ суудаг байсан. Газар ерөөсөө тэгж тавьж чаддгүй байгаа гэсэн. Тэр бол яг сурагч хүний үүднээс харахад бол хамгийн том соёлын ялгаа байсан гэдэг юм уу? Одоо тэгээд сүүлийн үеийн залуус ялангуяа манай үеийнхэн ахлах сургуулийн хүмүүс гэсэн сошиалд явж байгаа, гадаадад амьдарч байгаа, яг өөрсгч чинь их сургуультай ганцаадаа амьдраад, ганцаадаа сурч байгаа хүмүүс их сайхан харагддаг шүү дээ. Тэндүү сайхан амжилттай, гоё жаргаж байгаа юм шиг. Гэтэ тань шиг контент хийдэг хүмүүс камера онцгаагаад яг жинхэнэ хүний хувьд ямар байдаг вэ? Тэглэх айгүй гоё асуулт байна нэгдүгээр шүү дээ. Хоёрдугаар тэгэх юм бол гадаадд байгаа хүн болгон айгүй жаргалтай, баян затгалан эсвэл нэг тийм диважин амьдраад байгаа юм шиг тэгж амьдрдаггүй. Тэр хүмүүс ялангуяа хөгжил ихтэй одоо би ч юм бол харьцангуй айгүй зардал багтай оронд амьдарч байгаа. Зардал ихтэй оронд бол амьдрал маш хатуу харгас байгаад байдаг. Тэгээ тэр хүмүүс бүр олж байгаа тусал одоо олж байгаа мөнгөнд төгрөг болгоно ингээд айгүй өөрхөн хөлснийхэн туслыг нь жингээсэн байдаг болохоор маш их хөдөлмөр урсгаж ийж, маш их хичээл зүтгэл гаргаж ийж яг тэр амьдралаар амьдарч байгаа. Тэгээ нөгөө талаасаа гэх юм бол маш их нутгаа сандаг. Маш их одоо ээж аав илгэн сатан хамаг юмаа өгүүлдэг. Тэгээ Монгол руугаа ер нь тэгэл нутаг ус унаг гэдэг шиг гүүчмээр санагддаг үеуд бол айгүй олон байдаг баг. Тэгээ би ер нь бол өөрөө бол айгүй интроверт хүн баггүй. Тэгээд камера унтраагаад ер нь олон хүний дунд ингээд суучих юм бол бүнжигнөл ер нь би дуугүй юм сонсоод сууж айгүй их дуртай. Тийм тэгэхээр хувь хүн талаасаа ялгаатай зүйл нь бол тэр л баг. Гэтэ тэр нь бол нэг тийм сул тал бол гэж бодохгүй байгаа даа. Яа гэх юм бол хүнээс үг сонсч ижил хүн чинь өөртөө нэг толгойдоо юм хийж авдаг шүү дээ. Тийм тэгэхээр нэг тиймэрхүү л байд юм да камера унтраачаарай. За тэгвэл
Камна асуусан үедээ Монголын сошиал медиа ертөнц гэдэг бол угаасаа сайхан газар. Хэдүүл бол тийм сүлгийн дэрэг маш их байдаг. Тэрийг интроверт хүмүүсэн таны хувьд хэрхэн хүлээж авдаг гэсэн? Анхандаа бол айгүй хэцүү байгаад гэсэн. Юу яриад байгаа юм би чинь тийм хүн биш шүү дээ. Яагаад намайг комментээр тэгж хэлж байгаа юм бэ гэж бодож амар гомдож бомдоод идэг гэсэн гэдэг юм уу. Тэгээ сүүл рүүгээ ингээд харсан чинь нөгөө нэг комментууд болгон өөрөө өөрсдийн гэсэн ажендатай. Тэгээд эсвэл одоо ямар нэгэн байдлаар тэр хүний үзэл бодол үнэт зүйл нь надтайхаас өөр байж болно. Тэгээд тэр болгон дээр би яг стресстэй яг юу хожих юм бэ? Тэр болгоныг өөртөө бүр гүн сэтгэлээсээ хүлээж аваад юм хожихгүй мэнийг ойлгоод тэгэл одоо сүүлийн үед бол харьцангуй гайгүй зүгээр л мартчихдаг болцсон гэх юм уу? Тийм таахан байлаа. За Монгол улсын сошиал ертөнц юм байдаг бол энэтхэг улсын сошиал ертөнц юм байдаг. Тэгж яг хүн амын хувьд бол маш их. Тэгээ WhatsApp-аар дамжуулаад улс төр шашны говьлог их явдаг. Ялангуяа шашинлаг бол хиндүү хиндүү байдаг. Тэгээ баг зөв ислам шашинтай хүмүүс ч байдаг. Тэрэн дээр юу гэж хэлэх вэ? За мэдээж хэрэг энтхийн сошиал медиа ертөнц гэдэг бол бүр Монголынхаас хамаагүй илүү одоо илүү давалгаалцсан, илүү хил амтай газар гэж ойлгож болно. Ягаад гэх юм бол энтгэгч нь бол шашнаараа яг чинь хэлсэн шиг сая хуваагдчихж байгаа. Хиндүү, муслим, тэгэл Jainist, Buddhist хүмүүс байгаа. Бүр цаашлаад Christian хүмүүс ч гэсэн байгаа. Тэгээд хиндүү гэдэг чинь бас нэг тийм том зангилаа болцсон нэг үнэт зүйлтэй, нэг бурхантай шашин бол биш. Хиндүү дотроо ч гэсэн Vishnu, Shiva, тэгээ Brahma гэдэг ерөөсөө явж өгнө. Тэгээд зүгээр 20 км тутамд хилэн солигдчихийдэг газар учраас хуваагдал талцлах гарах боломжууд нь бол ерөөсөн мундахгүй. Юун дээр л хуваагдаж болно. Мүжүүдээр хуваагдаж байгаа зүйл айгүй харагддаг тий. Чи Панжабаас ирсэн чи тиймэрхүү ааш цаантай хүн байгаа. Чи Бихараас ирсэн чи ядуу хүн байгаа ч гэдэг юм. Тиймэрхүү prejudice айгүй явагддаг. Тэгээд мэдээч улс төрийн хувьд ч гэсэн BJP гэж ирэх барьж байгаа нам байгаа. Одоо 2014 оноос хойш ерөнхийдөө бол тасралтгүй ирэх барьж байгаа нам гэсэн үг. Нөгөөх нь болохоор сөрөг хүчин хийж байгаа Indian National Congress буюу INC гэж нам байгаа. Тэгээд тэр намууд ер нь хоорондоо бие биентэйгээ мөнхийн алаантай байж ин тэр бол ерөөсөө байнгын үзэгдэл болсон болохоор тэр улс төрийн хил ам бол нэг тэгж амар хүмүүсийг сочрохоо болцсон. Ямар зүйл хүмүүсийг одоо сошиал дээр их сочирж байгаа гэх юм бол одоо ямар нэгэн байдлаар нийгэмд гарч байгаа эмэгтэй хүний эсрэг чиглэсэн хөдөлгөөн одоо үйл ажиллагаанууд тийм одоо сүүлийн үед бас ингээд нэг эмнэлэг дээр бас бэлгийн хүчирхийлд өртсөн эмэгтэй хүний одоо үйлдэлээс болоод эмэгтэй хүн тохиолдсон үйл явдлаас болоод хүмүүс айгүй их жагссан. Бенгалийн одоо мужийнхэн сайд байсан хүн огцрохоор хэмжээний төвшөнд хүрсэн тийм рүү бослох хөдөлгөөнүүд гарсан гэх юм уу. Тийм нийгэмд болж байгаа сэртхийлгэвсэн үйл явдлууд дээр бол айгүй их тийм олноороо бүлэрхэж дуурч чаддаг тийм хүмүүс байт юм болов уу гэж би анзаараад байгаа. Ялч сонсоод тах нь яг улс төрөөр суддаг болооч тэр ингийн хүмүүсээгээд л арай сайн анзаардаг юм шиг. Тэгээд сошиал медиагаар дамжуулан хүмүүсийг манипуляц хийх ямар нэгэн PR эсвэл хооноч мэдээлэл тарах явдал их байдаг шүү дээ. Тэгвэл дан ганц сүүлийн үеүүдэд гэлтгүү дэлхийн түүхэнд гарч ирсэн тийм хүн болгоныг гайхшруулахаар түүх байгаа юу? Тийм түүхүүд бол зөндөө байлгүй яах вэ? Тэднийг бол одоо дурдаад ерөөсөө дуусахааргүй тийм олон түүхүүд бол байгаа. Гэтэ яг тарих угаалт гэдэг чинь бас их сонирхолтой байлгуулж штэ тийм. Чи яг нэгдүгürt одоо яг юуг тарих угаалт гэж тодорхойлж байгаа юм бэ? Тэрийг нэг жоохон дэлгэрүүлж болох уу? За одоо ингээд хоёулаа хоёр үе хүн байгаа. Гэтэ таны хүслээр би хөдөлгөхийг хүсэхгүй надад өөрийн гэсэн хүсэл байгаа ч гэсэн та ямар нэгэн мэдээллийг өгч, үнэнч бай, хуурамч бай мэдээллийг өгч өөрийнхөө хүслээр намайг хөдөлгөхийг тарих угаалт гэж. Окей. Тэгэхээр тарих угаалт гэдэг нь миний харж байгаагаар зөвхөн миний л өнцгөлдөө. Тэгээ ямар нэгэн улс төрийн ямар тийм философи бол байхгүй. Хоёр төрлийн тарих угаалт гэж ерөнхий задарч болохоор байгаа даа. Тэ. Одоо white lie гэж байдаг шүү дээ. Англи хэлэнд. Тэ. Одоо худлаа юм хилэнгүүтээ зөв зөвлөл рүү хөтлж болж байгаа. Тэ. Одоо жоох хүүхдүүд ч гэсэн тэ. За шөнөөрөө ингээд тэ
их ус уучих юм бол өстой ингээд бла 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 гэж бах юмнууд байгаад байдаг. Шөнө орондоо дуулах юм бол бла бла бла. Эсвэл тэгэл хичээл номоо хийхгүй бол бла 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 гэх айгу жижигэн ингээд хүүхдийг бол хуурчаар юмнууд байгаад байдаг шүү дээ. Тэднэрийг ч гэсэн яг нэг бодлын тарих хугаалт гэж тооцож болно. Гэхдээ тэгсэн ч гэсэндээ тэр хүүхдийн нөгөө ирээдүйд урт хугацаанд айгу хэрэгтэй зүйлүүд болж байгаа болохоор тэрийг бол нэг тийж амар муу үр дагавартай гэж бодохгүй. Гэхдээ Монголд гарч байгаа тарих угаалтууд ялангуяа улс төрийн төвшөнд явагдаж байгаа томоохон тарих угаалтууд бол бүр маш асар гоё төвшөнд явагддаг. Тийм. Яг улс төрөөр сурж байгаа хүний өнцгөөс харахад бол гайхалтай гэж заримдаа бүр алга ташмаар санагддаг. Яг тэгвэл хүмүүсийг үнэхээр гоё тархитж чадж байгаа байхгүй. Тэгээд тэрийг нэвчвт харах айгу гоё байдаг гэх юм уу. Яг нэг тайзны ардлын хэсгийг нэг хальтхан ингэчихэж байгаа юм шиг. Тэнд ямар хүмүүс юу хийгээд байна гэдгийг хальтхан анзаарч байгаа юм шиг. Тийм. Гэхдээ одоо нөгөө миний хувь хүний бас үзэл бодол юу байдгийг гэхээр хувь хүн рүү юм уу? Одоо ямар нэгэн намыг гаргаж ирэх ч юм уу, ямар нэгэн үйл явдлыг барьж аваад тийм зодох айгүйх дургу. Яг би нэг л удаа хийсэн. Тэр нь бол X хотын дарга гэд хүн дээр бол хийсэн. Гэтэ тэрэн дээр бол би ерөөсөө шүн унтаж чадахгүй 2 хоноод тэгээд өөрөө туулын бургаст ялтчгүй тоглож өссөн болохоор ч тэр юм уу. Тэгээд нэмээд одоо манай семестр дээр чи EVS гэдэг Environmental Science гэсэндээ хүрээлэн буу орчны ингээд awareness-ийг нэмэгдүүлэх талаар тиймэрхүү хичээлүүд авдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр ингээд хараад суугаад уншиж байхад Green Corridor гэдэг ногоон коридорын ач холбогдлыг бичиж байгаа. Тэгээд Улаанбаатар хотод хараад үзэх юм бол манай туулын шугуурчин бол манай хотын хамгийн том ногоон коридор бас ганцхан байгаа ер нь ногоон коридор байхгүй. Тэрийг яг ингээд би ногоон коридор ямар чухал ач холбогдолтой вэ? Яагаад бид нар байгалаа хамгаалах ёстой вэ гэдэг эссе анги дээр биччихэнгүүтээ би яг тийм зүйл үйл явдал хотод болж байгааг хараад бол ерөөсөө дуугаас сууж чадахгүй 2 хоног нойргүй явж байгаад яг тэр бичлэгийг хийжсэн болохоор тэрэн дээр бол одоо би яг шүүмжлүүдэж авсан. Тэгээд тэрэн дээр бол хаач зодуулсан. Тэгээд тэрийг бол даваад гаръя л гэж бодоод тэгж хийсэн. Бусдаар бол ер нь бол хэр барагтаа хувь хүн рүү юм уу үйл явдал руу нэг тэгж субъектив дайрах халдах дургу гэх юм уу. Тэгвэл Монголын залуус бусад улсын залуустай харьцуулахад иймэрхүү манипуляцид хүртэх нь илүү их вэ нү эсвэл бага вэ нү? Яг бусад улсыг гээд хараад үзэх юм бол би энтэг улсад сурж байгаа. Тэгээд нөгөө талаасаа гэдэг юм бол энтэг улсад ч гэсэн би ер нь бол улс төрөөр сурдаг хүүхдүүдтэй хамт сурж байгаа. Тэгэхээр тэнд бол мэдээж идэвхтэй харагдаж байгаа. Тэнд бол мэдээж залуус хөдөлгөөнд оролцож байгаа. Улс төрийн үзэл бодлуудаа илэрхийлж сошиал медиа дээр пост хийж байгаа. Тэгээд миний хүрэл жоохон юу болох л та. Улс төр тал руугаа чиглэлсэн болохоор илүү идэвхтэй харагдчихж магадгүй. Гэхдээ ерөнхий масс ч гэсэн энтгэгт бас тийм амар боловсролизмсэн, тийм амар улс төрийг ойлгоход үгүй бас үгүй. Тэгэхээр тарих угаалт гэдэг зүйл ч юм уу эсвэл яг нэг хүмүүсийг мэдэхгүй зүйлээр нь далимдуулаад одоо улс төрийн тоглолт хийдэг тиймэрхүү тохиолдлууд бол маш илбэг харагддаг. Тэгээд мэдээч хэрэг одоо хүн амтайгаа харьцуулаад харах юм бол залуучуудын маань оролцоо Монгол улсад бол маш бага байгаа. Гэхдээ тэр ч гэсэн одоо шалтгаантай байгаад байгаа. Биднэрт ямар нэгэн байдлаар үүд хаалгыг нээж өгөхгүй, дээрэс нь энэ хаалганы цаана юу болоод байгааг ч хэлж өгөхгүй тий. Улс төр энд том хүмүүс юм ярьч тий. Та цаашаа. Та дээрээс оролцох юм байхгүй гэдэг. Ингээд хаалганы цаана хөөгөө гаргачихлаэр за миний их юм биш байна. Тэгээд хаалгаар шагаагаад нэг жоохон орох гэж толгоогоо цохуулгангууд л ерөөсөө цохиулаад авдаг болохоор за ер нь улс төр гэдэг ёстой муухай юм байт юм байна. Ерөөсөө оролцох хэрэггүй биш байна. Би мэдээч яахын гэдэг тийм хандлага бол айгүй илбэглээд байх л та. Гэтэ тэрийг ч гэсэн би буруутгахгүй. Одоо сонгуулийн олимпиад гэж ярих үед мэдээж сонгуулийн олимпиадад бүхэл зүйлд авчдаг. Таны контентууд олон үзэлттэй болох тусам танд мэдээж спонсорлох эсвэл хамтрах үйл ажиллагааны саналууд их хийдэг байх. Тэдгээр саналуудыг хэрхэн шүүж ангилж байна вэ? Бас гоё асуулт байна. Тэгээд тэр талаар ярих юм бол нөө нэг бас л энтэг сурж байгаагаар бол яваад орхон дээ. Тэгээд энтэгт сурж байгаа болохоор бид нар ялтчгүй хиндуизм, буддизмын гүн ухаан философиудыг нь ер нь судалж сонсож эхэлдэг. Тэгээд тэрийг судлаад сонсоод явж хахад зарим нэг зүйлс бол айгүй тийм гүн гүнзгий санагддаг, утга учиртай санагддаг гэх юм уу. Тэгээд бид нар яг жоохон томруулаад хараад үзэх юм бол энэ яваа насны утга учир гэдэг зүйл чинь маш жижигхэн зүйл. Тэгээд нөгөө талаас дэлхийн нийтэд байгаа нөлөө маань одоо маш бичлэгэн л болж хуурах гэдэг ихэнх хүмүүсийн одоо нөлөө гэдэг юм бол
Тэгээ миний хувьд ч гэсэн би бол тийм амар агуу болчих би бүр өстө дэлхийг эргүүлэе гэж боддгоо ч гэсэндээ өөрөө өөрчлөлтийн нэг хэсэг байгаад өөрөө өөрчлөлтөө эхлүүлээд явъя гэж бас айгүйх боддог. Тэгээ тиймэрхүү бодол санаанаас ахуулаад би улс төрд яаж бүр ингээд жоохон ч гэсэн нөлөө үзүүлж болох юм бэ? Ялангуяа залуучуудаа одоо яаж би нөлөө үзүүлж болох юм бэ гингүүт соён гэгэрэл гэдэг зүйл бол хамгийн чухал зүйл байсан байхгүй. Тэгээ ядаж тэр улс төрч юу яриад байгааг нь мэдчих юм бол эсвэл ингээд ард нь ямар дайвар өгдөө байгаад ямар утга санаа илэрхийлээд энэ хуулийн төсөл баталснараа ингээд ямар ач холбогдолтой вэ гэдгийг нь ойлгочих юм бол тэрийг бол надаар хилүүлэхгүй одоо бид нар өөрсдөө шүүж чаддаг болоод эхлэх байхгүй. Тэнгүүт яг тийм зорилготой явж ангууд улс төрийн намуудаас орж ирнэ. Тий. Одоо янз янзын намууд орж ирнэ, янз янзын хүмүүс ч орж ирнэ. Тэгээд өөрөө өөрсдийн гэсэн одоо хүсэл сонирхлоо биелүүлэх гэсэн янз янзын ажендатай. Гэхдээ тэрний гол зорилго нь юу байгаа юм гэхээр залуус төрчмөр юм. Залуустал нэг иймэрхүү юм өргөчмөр юм. Гүг. Залууст би тэгвэл тийм хөргмөргүй. Тий. Залууст би та хэдийн ингээд тий хүрэх гээд байгаа ямиг хүргээд та хэдэд оноо авч өгмөөргүй бай. Яа тэгвэл уусаа хандлага нь буруу. Алхаж явж байгаа зүгч гин буруу болохоор тэрэн дээр бол ерөөсөө хатуу зогсдог. Тэгээ нөгөө талаасаа ингээд тийм сонирхолтой өгнөд хэлдэг юм байдаг л дээ. За үнэ хэлчих. Тэ? Одоо хүссэн үнэ хэлчих мэлчих гэл. Яг хуу зүгээр ухаантай үнийн өнцгөөс сонсоход бол тэр бол айгүй гоё боломж баг тийм. Ямар ч рационал хүн за окей за надад айгүй их хэмжээний мөнгө орж ирэх гэж чинь тийм. Би ч одоо оюутан хүн стипенднээс өөр ямар ч орлогогүй байх. За одоо сайхан амьдрнаа. Гэтэ нөгөө талаас хараад үзэх юм бол доромжилж байгаа үйлдэл юм шиг санагддаг. Тэгээд би өөрөө жоохон тэнэг хүн болохоор тэрийг нь бол айгүй их тоодоггүй. Тэгээд яагаад доромжилж байгаа юм шиг санагддаг вэ гэх юм бол нэгсэндээ тэр хүмүүс одоо контент үзэж байгаа хүнийг үзчихилээ, дэмжчихилээ, дагчихилаа гэдэг нь тэр хүмүүсийн итгэл найдвар байгаад байгаа байхгүй. Тэр хүмүүсийн итгэл найдвар гэдэг зүйлийг мөнгөөр үнэлэх гэж байгаа л процесс явагдаж байгаа болохоос тийм А гэдэг хүн байна уу, Б гэдэг хүн байна уу, тэр намыг дэмжээ, тэр сонгуулийн ажлыг хийгээд, тэр улс төрчийг дэмжлээгээд тэр хүнтэй ерөөсөө тэр үн цэнэ нэгт гэж гүн гүнзгий холбогддог. Хамгийн гол холбогдож идэг зүйл нь яг үзэж байгаа хүмүүсийн, дагж байгаа хүмүүсийн итгэл үнэмшил, итгэл найдвар гэдэг зүйл байна. Тэгээ тэрийг үнэлэх гэж байгаа хүн бол хэвээр мэдхгүй. Надад бол яг тэр тал дээр жоохон хатуу байр суурьтай зогсдог болохоор жоохон эмоцтой хандчих гад байгаад байдیں۔ Гэхдээ аль болох зайлс хийх гэж айгүй хичээдэг. Тэгээд эхэндээ бол айгүй тийм дипломат зөөл аргаар үзнэ. Тэгээд бүр болохгүй л тэгээд гизүү ширүүн ааш цангалаад гаргаж эхлэх байх та тийм. Октод ч бас нэг ажиллаад идэв шүү дээ тийм. Вендор тийч яах гэдэг юм. Тэр шиг л тэгээд ер нь жоохон сэтгэл хөдлөл ороод эхэлтээ. Яг нэг тийм гүнзгий тулаж хаардах юм л. За сая ясанчлан тодорхой намууд дээс нь үнэ хэлж гэдэг асуудлууд сонгуулийн уур амьсгал төхөөрөхээр мэдээж яг саяны үйл явдал хуулга зүйлс мэдээж хийхсэн. Дээрээс нь залуу үеийн ололцоог мэдээж манай үүд төсөл нь залуус сонгуульд саналаа өгөх нь хэр үр дүнтэй гэдгийг ойлгох зорилготой. Тиймээс анх удаа сонгуулаа өгч байгаа эсвэл сонгуулаа өгөхдөө хинд өгөхөө мэдгүй яаж ямар мэдээллээс яаж сонголтоо хийх мэдгүй байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг бол хэлээд өгч. Зөвлөгөө их наашаа. Гэхдээ нөгөө нэг хэлмээр байгаа зүйлсүүд бас байгаа гэдэг юм. Ялангуяа анх нөгөө нэг сонгуул өгөх гээд явж байхад хэцүү ч тийм ч одоо юу ч болоод байгаа айлч ном нь юу чигээд байгаа баахан урайл удсан барьцсан тий. Баахан энэ хүнийг сонгороо энийг дэмжээрэй гэсэн баахан хүмүүс явж идэг. Тэгэл хаалга уудахшол хүний ингээд хувийн орон зай талтал айгүй сонгуул ч бас эдрэгтэй зүйл болдог. Зүгээр анх удаа сонгуул өгөх гэж байгаа хүмүүс зөвлөгөө өгье гэх юм бол сонгуул гэдэг бол яг нэг өдрийн ажил биш тий. Нэг өдөр очивол за энийг чамаг рандом дугуулчих гэдэг байдлаар хандах юм бол энэ сонгуул маань өөрөө ач холбогдол явуулж байна. Тэгэхээр эхлээд яагаад сонгуул өгөх юм? Сонгуул гэдэг яг юу юм гэдгийг ойлгох хэрэгтэй баг. Тэгээ сонгуул өгснөөрөө одоо бид нэр өөрөө өөрсдийнхөө төлөөллийг сонгож байгаа. Тэр төлөөлөл нь бид нар харж байгаачлан парламентэд очиод улсын хурлыг бүрдүүлдэг гишүүдийн суудлын мандат болдог. Тэгэхээр нэг өсөндөө чи нэг өдрийн турш одоо төр барьж гин гэж зарим хүмүүс бас хэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан төр төшөлдөж байгаа хамгийн том ажил байхад тийм нэг хүний оролцоо ч гэсэн аягүй чухал байгаад байдаг. Тэгээд нөгөө талаасаа гэх юм бол сонгуул дээр очиод дугуулах гэж байгаа бол
яг ээж дээр бэлтгэж гисэн гэдэг үстэй А Б З гэж буудаал ингээд дугуулчдаг биш. Тэр чинь бэлтжиж ордог шүү дээ. Яг тэрнтэй адилхан гэрийн даалгавраа хийгээд тий. За энэ хүн яадаг хүн юу яриа гараад ирсэн. Энэ хүн энэсээ өмнө юу хийжсэн гэл хүн болгоныг бас нэг жоохон судлаад тандаад үзэх юм бол их зүгээр санагдах байх. Тэгээд өөрөө өөрсдийнхөө ихтгэл үнэмшлэрээ сонгуул өгвөл айгүйх зүгээр. Тэгээд сонгуулийн үеэр бас зөндөө болохайтай юмнууд их болдог шүү дээ. Тэгээд тэгсэн ч гэсэн яг эцэст нь нөгөө сонгуулийн ерөнхий хорооны маань ч гэсэн одоо хийгээд байдаг ганц том үүрэг олно гэх юм бол хувь хүний сонголт яг хэнийг дугуулж байгааг л харуулахгүй байх зорилготой. Тэр нууц хэвээрээ үлдэх ёстой. Тэнгүүт тэрний тулд тэр бүйтэх байгаад байдаг. Тэрний тулд бид нэр игнэ дараал зогсоод хүлээгээд байдаг. Тэгээ эцсийн эцэст хэнийг дугуулж байгааг чи хинж харахгүй. Тэгэхээр нөгөө талаасаа энийг хүнээс айгаад хэрэггүй байх. Тийм ямар нэгэн байдлаар тийм тэр надад мөнгө өгсөн юм да, тэр надад бэлэг өгсөн юм да. Эн чинь манай хамаатан цаадын юм да гэдэг утгаараа биш. Яг гэрийн даалгавраа хийгээд итгэл үнэмшлээ хараад за энэ хүн намайг төрөлөөд мандат аваад улсын хурлд очоод миний өмнөөс дуурч чадах хүн юм байна гэсэн үнэл сонгосоо л гэж хүсэж байгаа. За ерөнхий зүйлс бол ингэ болсон. Гэхдээ яг залуу үеуд яг өмнө хэлсэнчлэн манай үеийнхэнд сонирхолтой байх болов гэдэг үднээс асуухад дийлгийн их сургуульд тэтгэлэгтэйгээ сурч байгаа юм. Тэтгэлэг аваад сурч байгаа. Хаанаас ямар тэтгэлэг авсан бэ? Энэ тэгт ICCR-ийн шугамар тэтгэлэг гэж байдаг. Тэр нь болохоор засгийн газрын. Тийм, засгийн газрын тэтгэлэг, тэгээ соёлын шугамар олгогддог тэтгэлэг. Тэгээд энтэг Монгол хоёр бас өөрсдөө дипломат харилцаатай. Саяхан бид 70 жилийн хавьд тэмдэглэлээ. Тэгээ саяхан эндхийн гадаад харилцааны амны сайд Ж Шанкаргуач гэсэн Монголд улсад айлчлаад явлаа. Гэх мэтлээ бид нар ер нь бол нөгөө нэг spiritual neighbors гэж айгүйх ярьдаг дипломат арга хэмжээнд дэр тийм сүнслэг хөршүүд гэж явдаг болохоор би нэгээ дэмжих хандлага айгүйх байгаад байдаг. Тэгээ энтэг Монголын хоорондын харилцаа ч гэсэн ганцхан одоо сүнслэг төвшөнд байгаа зогсохгүй. Бид нар газрын засны хөрөнгө оруулалттай одоо тэгээд бүтээн байгуулалтыг хийж ийн, энтэхээс маш их ажлах хүчин авж ийн, туршлага солилцож ийн. Тэгээ нөгөө талаасаа бид нар янз янзын дипломат арга хэмжээ уулзалтууд ч гэсэн хоёр талдаа зохион байгуулад олон улсын эндэр дээр ч гэсэн бид нар бие бинийгээ ер нь өмгөөлж хамгаалаад дэмжиж явж байна. Тэгм болохоор энтхэг Монгол хоёрын харилцаа дээр тулгуурлаад одоо олгогдож байгаа тэтгэлэг нь бас нэг тусламжийн нэг хэлбэр. Нөгөө талаас хоёр орны харилцааг бэхжүүлэх гэсэн нэг хэлбэр юм болов. Тэгээд тэрний хүрээнд олгогддог элчин сайдын яамны тэтгэлэг жил болгоно нээлттэй зарлагддаг. Тэгээ A2A портлороо эсээ бичиж явуулаад анкетуудаа бөглөөд явуулахад ер нь хүн болгонд оролцох боломж байгаад байдаг. Тийм. Эсээ бичихтэй одоо statement of purpose бичдэг үү? Эсээ бичихтэй ер нь бол нөгөө нэг эсээ чинь маш энгийн зүйл шүү дээ тийм. Ер нь за чи яг яах гэдэг хүүхдийн чи яг хийн гэдэг л бид нар чамд тэтгэл өгөх юм. Яг зөв яг тэрийг л одоо харуулдаг бичлэл одоо эсээ байгаад байдаг. Тэнгүү тэрийгэ бичихтэй за окей. Би ийм хүн юм аа тийм. Одоо миний онцлог нь энэ юм аа. За бүгдээр л 10 жилийн аягүй гой төгссөн. Бүгдээр л волонтер хийжсэн туршлагатай. Бүгдээр л ингээд анкет материалууд нь төгс байгаад байдаг. Гэтэ чи юугаараа онцгой юм гэдгийг илүү их тодтогч өгөөд чи ямар үнэт зүйлтэй чи юун дээр бат зогсоод юуны төлөө ингээд амьдрмаар байгаа гэх мэтчлэн тиймэрхүү өнцгүүдээс оруулаад өгөх юм бол эсээ айгүйх баялаг болдог. Тийм тэгээд бисээ бичээд өгөх гэж байгаа бол тиймэрхүү зүйл гэх байх. Нууц шил эсэн дээр юуны талаар бичижсэн бэ? Маш гоё асуулт байна. Тэгээ би болохоор яг өөрийнхөө эсэн дээрээ яг энэтхэг Монгол хоёрын соёлын ялгаа дээр айгүйх төвлөрч бичижсэн. Тэгээд бүр маш сонирхолтой давхцлын юм гэх юм бол би яг тэр цүнхний кейсийг айгүйх бичижсэн. Шалан дээрээс цүнх гэдэг. Тийм. Тэр зүгээр нэг цүнх шалан дээр хайцсан юм шиг тохиолдол мөртлөө нөгөө нэг бид хэдийн ихтгэл үнэмшлийн эвдэж байгаа цэгийг харуулж байгаа юм. Тийм. Ялангуяа монгол хүн бол хизээж цүнхээ газар хаяхгүй. Цүнхээ газар хаях юм бол тийм. Цүнхээ газар хаях юм бол муу сурна гэжсэн чинь сүнхээ бүр газар шидсэн байсан хүмүүс надаас илүү онц сайн үнэлгээтэй суралцаад яваад байхад ингээд миний нөгөө нэг ихтгэл үнэмшил шууд нуруу унж байгаа байхгүй. Цүнхийг дээдлэх дүнтэй ямар ч хамаагүй байсан юм байна гэдэг тийм хатуу сургамж аваад алгадуулсан юм шиг л болчихж байгаа. Тэнгүүт бид нар хэр их зүйл дээр яг худлаа ихтгэл үнэмшлийг үний юм шиг тэгж амар муухарлаж шүтдэг юм бол итгэх юм бол тэр ихтгэл үнэмшлээ
чи яг үнэн гэдэг зүйлийг олж авахын тулд нураахад бэлэн байгаа юу? Бэлэн биш байгаа юу? Гэх мэтчлэн зүйлсийн зангилааг л харуулах гэж оролцсон эсэ байсан. Аюул сонирхолтойсэн шүү. За мэдээж энэтхэг болоод их сургуулийн хичээл нь англиар ордог. Тэг англи хэлээр орох. Англиар ордог юм чин танд хэлний оноо гоё. Тийм хэлний оноо байлгүй хөө. IELTS-ийн 7.5-тай би юм уу? Тийм бүр амар төгсөрсөн 8 болов шээ. За үзэгчд маань сонирхолтой мэдээлэлсэн гэж бодож байна. Маш их баярлалаа. Үнэхээр цагаа олсон залууст маань үнэтэй ирээ болж өнгөрлөө. Таны сурчлага болон контентын өндөр амжилт хүсэж байна. За та хэдийн маань ч гэсэн ажил үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд одоо энэ итгэх зүтгэл санаачлагыг гаргаад тийм энэ хэцүү зүйлийг хайшралгүй эхлүүлж байна гэдэг чинь та хэдийн маань ч гэсэн өөрөөсөө галтай одоо нүүдэндээ галтай нүдэндээ цогтой гэж айгүйх ярьдэн штэ. Тэр зүйлийг эхлүүлэхэд айхгүй зоримог алхаж байгаа. Тэгээд нөгөө талаасаа та хэдийг бити зогсоосоо гэж би бол чин сэтгэлээсээ хүсэж байна. Тэгээд ямар ч цаг үед нөгөө жанжин шугам хийх гээд байгаа зүйлийн санаа зүв бол заяа зүв гэж монголчууд айгүйх ярьдэн. Тийм болохоор тэр тал руугаа ингээд яваад илүү их хийж бүтээгээсээ илүү олон залууст дуу хоолойгоо хүргээсэй. Тэгээд зөв дуу хоолой, үнний дуу хоолой байгаасаа гэж хүсэж байгаа шүү. Тэгээд нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан ч гэсэн маш баярлалаа. Баярлалаа. За ингээд өөдсөн зүгээс залуустай авирлж хэлэхэд тархинда битгий хоккей мэдээлэлээ өөдөөшөөж өөрийнхөө шийд. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.